Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан интернет эмнэлэг шинэ улирлын томоогийн вакцина хийж эхэллээ. Уг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн бөгөөд эх хувьд хамгийн түгээмэл байх магадлалтай 4 төрлийн вирусээс хамгаалахаар тооцоолж үйлдвэрлэсэн байна. Энэхүү вакцин нь 94-өөс 98% томоогийн вирусээс хамгаалах үйлчилгээтэй байна. За манай эмнэлэг жил болгон улирлын томоогийн эсрэг вакциныг бол дархлаажуулалтыг бол хийгдээр явж байдаг. За энэ жилийн хувьд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу үйлдвэрлэгдсэн 4 цент буюу 4 төрлийн вирус эсрэг үйлчилгээтэй ийм вакциныг бол 2 төрлийн сонголтоогоор хийгээд явж байна. За томоо өвчин бол өөрөө вирусээр үүсгэгддэг. Улирлын хувьд бол 12 1 сараас эхлээд оргил үедээ хүрдэг. За 3-4 сар хүртэл үргэлжилж байдаг юм хоруу чанар өндөртэй вирусын гаралтай халдвартай өвчин байна бүгдээрээ мэдж байгаа. За энэ өвчний эсрэг 2 төрлийн сонголттой вакциныг хийгээд явж байна. Интернет эмнэлэгт хийгдэж байгаа SkyCell вакцин нь хоруу чанар бага буюу өндөг, дахиад махнаас харшилтай хүн хүртэл хийлгэх боломжтой. Энэхүү вакциныг сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүмүүс, 60 ба түүнээс дээш насныхан архаг гууч өвчтэй, дархлаа султай хүмүүс болон олон нийтэд харилцдаг ажил хийдэг хүмүүс хийлгэхийг зөвлөж байна. За насны хувьд бол 6 сараас дээш насны бүх хүн хийлгэх боломжтой. За давтан тунгийн хувьд 6 сараас 9 нас хүртэл хүүхдэд өмнө нь огт томоогийн вакцин хийлгэж байгааг гэсэн үгтэй төрснөөс хойш томоогийн вакцин хийлгэж байгаагүй. За томоогоор огт өвдөж байгаагүй гэдэг нь инфлюензагийн AB хүрээний энэ вирусын халдвар авж байгаагүй хүүхдүүдэд бол 9-өөс доош настай хүүхэд 2 тун авж байгаа. 28-аас 30 хоногийн зайтай давтан тун авбал илүү үр дүнтэй өргөн хүрээний дархлаа тогтно гэж үзэж байгаа. Насны бүлгийн хувьд бол ерөнхийдөө бол яг хүүхдтэй болсноос хойш энэ талаар их анхаарч эхлээд ер нь 2 дахь жилдээ хэлгэж байгаа байх бол би нэг туссан. Тэгэхэд бол нэг хонол идэгчээсэн. Манай хүүхд бол ерөнхийдөө нэг үеийн хүүхдүүд, ангийн хүүхдүүд гэдэг нь халуурж үлгэрээ хэлж тий. Их нэлэх хүүхдүүд дархлаа суугаагүй тийм байгаа шүү дээ. Тэр үед бол бус хүүхдүүдэрч бол хамаагүй хөнгөн тусаад тий ер нь жоохон ханиалгаал тэгэл идэгчээлээ ерөнхийдөө бол ханиа томооны үйлчлэг эхлэж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бол ханиа томооны үер чинь эмнэлгийн ачаал юм их байдаг. Тийм болохоор үржилэн сэргийлээд үйлчлэлийн чанартай вакцины хийлгэжүүлэх зүгээр байдаг. Тэгээ та бүхэн бас вакцины хийлгээрэй гэж урьж байна. Томоогийн вакцин хийлгэхдээ та сүүлийн 1 сарын хугацаанд өөр төрлийн вакцин хийлгээгүй байх, ханиа томоогийн шинж тэмдэггүй байхыг анхаарууллаа. Вакцин хийлгэсний дараа томоо тусч болох буюу туссан ч хөнгөн тусдаг онцлогтой байна.